Rack City, bitch. What's that on that beat? Rack City, bitch. Rack City, bitch. 10, 10, 10, 20s on your titties, bitch. 100 deep, VIP, no guest list. TT Raw, you don't know who you fucking with. Got my other bitch, fucking with my other bitch. Fucking all night, nigga, we ain't sell a bit. Nigga say I'm too dope, I ain't selling it. Bar fresher than the motherfucking peppermint. Go Letterman's last king killing shit. Young money, yeah, we getting rich. Got your grandma on my dick. Girl, you know what it is. Rack City, bitch. 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 10, 10, 10, 20s and the 50s, bitch. Rack City, 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 bitch. 10, 10, 10, 20s and the 50s, bitch. I'm a motherfucking star. Look at the paint on the car. Too much rim, make the ride too hard. Tell that bitch hop out, walk the boulevard. I need my money pronto. Get it in the morning like Alonzo. Rondo, green got cheese like a nacho. If you ain't got no ass, bitch, wear poncho. Head honcho, got my seat back. Niggas staring at me, don't get bapped. Got my shirt off, the club 2-pack. It's 2-turn going up like gas. God damn, pull out my rags. Mike Jackson, nigga, yeah, I'm bad. Rat-tat-tat-tat, tat it up in my bag. All the hoes love me, you know what it is. Rack City, bitch. 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 10, 10, 10, 20s and the 50s, bitch. Rack City, 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 bitch. 10, 10, 10, 20s and the 50s, bitch. Энэ надад өнгөн айгуу таалагдчихсан. Хүч айгуу тийм ихтэй юм байна. Бас нэг хүн биш хүн байгуу. Дээрээс нь тэгээд энэ би өөрөө харамд айгуу тавтай. Харам фото пүүзэн дээр юм хол өнгөтэй ороод орж өгөөрэй. Яг эвэр хөнгөтэй ороод орж айгуу пүүз гоё харагддаг. Тэгээд та нар мэдхгүй нэг Jordan 6. Тэр бас яг ийм өнгөтэй. Тэгээд би энэ Converse-ийг үнсч өөрөөс амьдралаар үнсдэг. Яг тэгэхээр Монголд нэг Converse аваад үнссэн чинь надад амар холцсон юм гэдэг байна. Тэгсэн чинь тэр мэдээж Converse байсан. Тэгээд яг оргийн ингээд өмсөд үдсэн чинь оргин хөлт айгүй өвтэй юм байна бүр. Ямар ч тийм холох хинэ тэр байхгүй. Айгүй хөлт өвтэйхэн байт юм байна оргин. За тэгээд Nike-аас гараад ирлээ. Яг энэ бичлэг юу одоо влог реакшны дээр би нийлүүлээд хийчихэ гэж бодлоо. Тэгээд энэ влог дээр зөвхөн пүүзний тухай яригдах болно. Тэгээд сая Nike-ийн дэлгүүрээр Nike Star-ын тухай ярьсан бол одоо би шинэ пүүз захиалсан байгаа. Тэгээд тэр пүүз маань одохгүй та бүхэн мэдэх бол надад сая таны захиалсан ордер хаягн дээр яг хүрэгдсэн байна гэсэн мессеж ирлээ. Одоо тэгээд очиж өнөрөө пүүзээ аваад хамтдаа unboxing хийцгээе. Тэгээд надтай хамт байгаарай манайхаа. Ёо за юу яцгаана манайхаа энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд бичлэг удаас нь үнэхээр уучлаарай зэрэг хүмүүс нэм бичлэг яач байна тэргээд хүмүүс асуусан. Тэгээд лав хүлээсэн хүмүүст үнэхээр их баярлалаа. Тэгээд түрүү мата бүхнээсээ тарсан баг. Өнөөдөр Nike дэлгүүрээр ороод пүүз яаж хамдарч outlet ямар хөөд ирсэн бол одоо энэ хэсгээрээ өнөөдөр пүүзнийхаа өнөөдрийн онцлог үед реакшн хийх боллоо. За тэгээд зарим хүмүүс барыг хэн мэдж байгаа намайг ямар пүүз реакшн хийж байгааг. Зарим хүмүүс мэдээгүй байгаа бол одоо өнөөдөр хамтдаа пүүзээ unboxing хийдэг. Би өөрөө энэ пүүз өнөөдөр авчаад нээж үзэх байгаа. Тэгээд өнөөдөр хатаа нээж үзэх ямар реакшн харах. Нас нь харах юм бол яг ингээд энэ бол энэ харж үлээж өгөх тийм яг доторх хэлж болох юм байна. За харцгаа ирлээ. За гадаа харцгаа нэгдэл ингээд өөр юм байхгүй. Дотроос нэг харцгаа ийм байна. Энд ч тэгээд яг өмнө таав мэдхээр ингээд уламжлалаас үнэ size болон үнэ нэж байна.
миний байх хэлдэг нөгөө нэг үн цаас үнний юутай хэсэг нь бас наалдаг. 9.5 Jordan. За хайрцаг юм ердөө юм. Хайрцагнаас рослоохон байхгүй. Тэгээд өмнөх миний пүүснүүд дандаа хайрцаг ингэж хаг нь ингээд ингэж нэгдэг нугастай шүүсэн бол энэ удаагийн онцлог байна. Шууд тэгээд дэш авчихдаг. Тэр ноён амтлаа. За бүгд хатдаг баг тэгээд хайрцагнаас гаргая. Цэврээс манай гараад ирлээ. Урдаас ингэж харагдсан. Хоёр ажил талаас ингэж харагдсан. Тэгээд дотор талаас ингэж харагдсан. Ийм гоё юм. За ингэж харагддаг байна шүү. За тэгээд өмнө бас би яг пүүзийг оргуулах гэж шалгах гэдэг бичлэг үзчихсэн. Тэгээд тэр бичлэгүүд дээр ингээд энэ цаас энийг онцчихсан. Ягаад гэхээр энэ ч одоо нэг нөх байгаа. Хэлэх нь болохоор ингээд энэ нөхнүүд амар жижигхэн бүр ингээд хааш хамаагүй ингээд нөхөдөг бол яг оройн нөхний юм том жоохон зайтай нөхөдөг гэж хэлжсэн. Одоо энэ нөх байна. Олны юм байна. Өмнөх шүүтэр хэлжсэн. Америкт уустай Jordan бозж мөнхөөр хүмүүс араад шүсээ баажуулдаг. Тэгээд анх угаасаа Jordan бүс сонирхдаг байгаагүй тэгээд өөрөө яг сонирхдаг болж ирээд гадуур өөрөө өмссөн байхаа шүсээ баажуулахгүй байхаа аргагүй бүзээлээ. Тэгээд одоо яг цаавных өндөр төр үйлсэн чинь хэр амар өмсчээ. Цэвэрлэхгүй нэг цэвэрлэгдэг юм арчигдаг юм хэлэхгүй. Усмаас ингээд ацхаар ингээд нэвтрэхгүй ингээд хожуунаас уучаад. Тэгээд энэ хэсэгтээ юм сэтгэн агаар орно. Хажуудалтаас энэ хэсэг байна. Nike яг лого хэсэг энэ чинь орж өгсөн байна. Jordan-гийн хилэн дээр нь Jordan-гийн лого. Тэгээд энэ бичиг нь надаа тийм өргөмж санагцсан. Яагаад тэгэхээр хилэн дотор байгаа бичлэгийг харж байна. Манай Air Jordan гэжсэн байгаа. Энэ тэгээд яг өмсөж байгаа хүнд бол ингээд буруу харуулсан юм шиг тэгэхээр бодохдоо ингээд хүмүүс яг ингэж өөрөө пүүзэмлэл ингэж харуулах зорилготой юм шиг байлээ. Тэгээ энэ ч надад аягүй гоё санагдсан. Тэгээд бас өөр онцлог зүйлгүй л яг энэ пүүзэн доторхыг харуул энэ чинь ингээд улнаас энэ хил хүртлээ ингээд голоор ингээд ирзэн татцсан байлээ. Манай сайн харуул энэ чинь ирзэн байгаа. За тэгээд яг пүүзнийхаа түүх хэсэг рүү орё. Тэгээд энэ пүүз маань анх 1989 онд Tinker Hilfiger гэдэг нэртэй хүн энэ загварыг зохиож ирсэн байлаа. Тэгээд анхны яг Jordan болохоор өөрөө 1989 оны эхний цувралын Чикагогийн эсрэг Килэн гэсэн тоглолтынхаа 5 дахь тоглолтын дээр анхны Jordan 4-ийг өмсөж тоглож ирсэн байлаа. Тэгээд тэрнээс хойш одоо 30 жилийн яг ойдорн дахин нэг ретро хэлбэр болгон энэ пүүз худалдаанд гарч байгаа юм байлаа. Тэгээд өмнө 4 дуудлаанд гарсан байт юм байлээ. Тэр нь болохоор 89 онд анх гарсан. Тэгээд 92 он, тэгээд 99 он, тэгээд 2012 он, тэгээд 2019 он гэсэн онууд худалдаанд гарсан юм байлээ шүү манайхан. Тэгээд он мэдээж шинэ ретро загварууд гарах тоолондоо пүүз маань угаасаа шинжлэгдэж зарим нэг нь өөр материал нь илүү сайн болж гарч ирдгээр онцлог. За тэгээд пүүсний үе юм байна. Тэгээд бичлэгнээс үлд мэдээж уламжлалтаар Jordan пүүз 4-ийн бос дөнгөд болон энэ өнгөдийн талаар гоё сонирхолтой өш болон зургнууд орно. Тэгээд үзэгч та бүхэн мэдчихлээ. Зөвхөн брэд энэ бол Jordan 4-ийн брэд гэдэг нэртэй өнгө байгаа. Тэгээд энэс өөр зөндөө гоё өнгөд үнэтэй өшөө илүү гоё өнгө зөндөө байгаа. Тэгээд би өөрөө харам өрөөнхээр та бүхэн анзаарсан бол миний бүх пүүснүүд харамтай пүүснүүд байгаа. Тэгээд харам бол яг миний дуртай. Авахыг хүсэж байгаа хүмүүс байвал Stock X гэдэг аппликейшн байгаа. Тэр өнгөөр ороод ямар унааштай байна, хідээр авч болохоор байна гэд. Тэр бол найдвартай аппликейшн. Тэр аппликейшнийг утсан дээр та бүхэн харах боломжтой байгаа шүү. Тэгээд би аппликейшны нэрийг яг энэ бичлэгийн доод хэсэгт үлдээе. Тэгээд надаас энэ Nike яг энэ эмблем энэ аягүй таалагдчихэв.
өссөнгөө зарлаа. Тэгээ миний мөрөөдөл биеллээ. 6 авцаа одоо 4 авчлаа. Ямар нэг юм хэлэхгүй өргөдүүлүүлсэн бол манайхан доор комент хэсэгт бичиж бусдаагаа суулцаарай гэж зөвлөмөр байна. За тэгээд миний Snack Reaction-ийг таалагдвал манайхан лайк дараад байна. Subscribe хийгээд share хийгээрэй гэж хүсмээр байна. Тэгээд би бас NBA live stream хийж байгаа. Тэгээд манайхан сонирхож ивэл доор би Facebook page бол өөрийнхөө profile, Instagram account бүх юм үлдээсэн байгаа шүү гэж хэлмээр байна. За тэгээд дараагийн Snack Reaction-ийг дараалсан. Юм үзүү нүтэлвгүй ч илүү изүүхэ болов эцсийн эцэс бүгэж ортон пүүз өнцөх болов намайг дуу боксинг эрэхтэй уука мөнхөд ашин мөнхийн усуусан мадафака та нар таалагдахгүй байна дугч нь ойлгохгүй байна ахын та нарыг хараад ирэмий чинь ялгахгүй байна намайг байхад энэ хипхопын босог өндөр байна чинги овон чингэ байран гүзаалах хонгор маань улаан хэрүүч улаан балчин багтан цуцаан түрүүч миний шүтэг жорлон дүүгээ бичүү чамд гаргасан миний зам түрж байх чинь дуулж байлаа ахта юуч бити зам алвахтай данса 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 алу данса алу данса алу данса алу данса алвахтай данса алвахтай данса алвахтай данса алвахтай данса арчилсан мананам Mini ham tom Кайроги хийсэн